За сайн байцгаана уу. Энэ өдрийн мэндийг хүргэе. Автоартынхан маань Монгол улсдаа ирж гисэн. Заавал танилцуулахгүй бол бас болохгүй. Сүүлийн үед олон улсад нэлийн тренд болоод байгаа. Машин талаар ярихаар бэлтлээ. Тэгээд өмнө Япон улсад ч гэсэн бас ерөөдөө зугсан ярьж ийсэн. Энэ шинэ Батрол Y63 гэдэг машин бол яалч бас ярих ёстой машин байна гэдэг ойлголтыг тухайд авч ийсэн. Тэгээд одоо миний ард байгаа загвар бол 7 дахь үеийн Nissan Patrol Y63 загвар. За тэр Батрол загварын хувьд бол анхны үүсэл гарал нь бол ерөөдөө өмнө хэлж ийсэн. Японочууд бол ерөөдөө харьцангуй хойно машин хийсэн арт юм уу. Яг тэр 1886 онд Готүүд аймдар хамгийн анхныхаа машиныг дэлхийд дахин хийж исэн бол тэр цагууд бол Японочууд өөрсдийнхөө хүнд хэрэгтэйгээ байсан ийм арт юм. Тэгээд 1920 он хүртэл хүнд хэрэг одоо үргийн хэрэглэнд хэрэгжилж исэн. Дэлхийн 2 дугаар дайн бол Япон улсын аж үйлдвэрийн салбарт маш өсрөнгөө хөгжлийг авчирсан. Японы компаниуд маань бас дайны зэр зэвсэг техникүүдийг маш өгүүлдэрдэг байсан. Тэгээд үүний дараагаас буюу 2 дугаар дайны дараагаас буюу 1951 онд эхлээд Nissan компани маань тухайн Jeep Willys буюу одооны бидний сайн мэддэг Jeep Wrangler машины өвөг эцэг болох Америкийн дайны үеийн пикап гэх нэг хоёр алхад суулна Jeep загварын машин дээр үндэслээд өөрсдийнхөө машин хийж гисэн өдгөө 2025 он гэхэд 7 дахь үеийн цуврал дээр явж байгаа юм байна. Тэгээд шинжлэсэн загварын үндэсний гол онцлог бол ямар хөө болсон бэ гэхээр өмнөх Y62 загваруудаа бодох юм бол 3.5 см илүү өргөн болоод тэгэхээр 3.5 см илүү урт болчихсон байгаа. Тэгээд дээр нь нэмэх нь 140 гаруй кг-аар илүү хүнд болчихсон. Нэг сонин өөрчлөлт байгааз. Тэгэхээр он цаг ингээд явахын ирээр машинууд илүү хөнгөрөөд илүү жоо нэмгэн гэдэг юм уу илүү жоо хөнгөн болж байгаа бол Батролын хувьд Y63 загвар дээр илүү өөрчлөлтөр хийсэн байна. Тэгээд энийг юу гэж тайлбарлаж байгаа гэхээр бид нар энэ Патрол гэдэг машиныг Европын зах зээлээр нэгч зарахгүй. Тэр жишээл Азийн зах зээлүүд дээр бид бас гарах маш бодлого байгаа. Тэгээд энэ машиныг бид нар хэн зориулж хийж байгаа юм бэ гэхээр ерөөдөө хамгийн гол зах зээл болох Арабууд буюу ойролт орнуудын зах зээлүүд дээр зориулж гаргаж байгаа. Австралийн зах зээл дээр зориулж гаргаж байгаа юм байна. За бас тодорхой хэмжээний загварыг Канадын зах зээл дээр зориулж гаргаж байгаа юм байна. Тэгэхээр нөгөө тухайн хэрэглэгчдэрт нь зориулж хийж байгаа машин болохоор Батролын хувьд болохоор Nissan-ийн жин дээрээ шууд 140 гаруй кг-аар илүү хүнд болгочихсон байгаа. Тэгээд миний өмнө бас хэлж исэн над таалагдж байгаа гол зүйл юу гэхээр энэ машины мотор нь. Тэгэхээр юу гэдэг өмнөх өрсөлдөгч брендийн хувьд бол Toyota компани бол 2016 онд Lexus LC 500 загвар дээр гаргаж исэн 3500 турбо моторыг өдгөө Land Cruiser 300 болоо 600 загвар дээр гаргасан бол Патролын хувьд бол өөрсдийн бүгдтэн 17 жилийн бүр үндсэндээ 18 жилийн турш хөгжүүлэлт хийсэн VR38 хөдөлгүүр дээрээ дахин өөрчлөлтүүдийг хийгээд энэхүү Патрол загварыг тавьсан. Миний хувьдаа айгүй таалагдчихж байгаа. Юу вэ гэхээр Nissan Patrol Y62 хувьд за манайхан мэдээж айгүй явдал зөөлөнтөө мэднэ, зай томыг мэднэ. Мотор бол айгүй хүчтэйг нь мэднэ. Гэхдээ нэг асуудал нь тухайн үед юу байсан бэ гэхээр бензин зарцуулалт нэлээд өндөр байдаг байсан. Тэр нь бас Patrol-ийн Y62-ыг сонгохгүй байх зарим хүмүүсийн хувьд шалтгаан байдаг гэсэн бол шинжлэсэн Y63 загвар дээр 3500 твин турбо хөдөлгүүрийг богино явдалтай 9 шаталтай хорооптой хамт тавьсан хувийн хувьд надад айгүйх таалагдчихж байгаа. Бусад орны автомашины экспертүүдийн хийж байгаа бичлэгүүд, аль бие усны танилцуулгуудыг ерөөдөө аль болох үзээл, аль болох нэг одоо нэг буруу зөв ярьчихгүй юмсан даа гэж бодож аягүй хичээж судалгаа хийдэг. Тэгээд тэн дээр нэг онцлсан юм нь юу гэхээр бүх цаг үеийн хамгийн лаг салонтой Nissan-ы машин болсон гэдэг тодорхойлтыг Y63 дээр өгчихсөн байсан. За шинжлэсэн Батролын хувьд болохоор миний хувьд өөрийн зүгээр харахад бол илүү тийм амар сүр жавхлантай харагдаж байна. Илүү том харагдаж байна. Тэгээ илүү өргөн харагдаж байна. Ер нь нэг тийм юу гэдэг юм Land Cruiser 300 загвартай мэдээж харьцуулах нь зүй өснө хэрэг тийм ээ. Тэгэхээр 300 загварын хувьд бол манайхны хувьд бас нэг сүүлийн үед нэг гарсан суул тал хүн болгоны ярьдаг суул тал бол нэг зай багтамж муутай гэж яриад байгаа. Тэг өмнөх 200-аас илүү бага болчихжээ гэдэг ч юм уу тийм ээ. Тэр Y63-ын хувьд бол яалтчгүй илүү том болсон бүр ингээд гаднаас харахад айгүй ойлгомжтой. Дизайн айгүй таадагч байна. Ялангуяа энэ артлын хэсэг надад айгүй таадагцсан. Артлын яг энэ C багны үндсэн хэлбэр хийцлэл тэгээ артлын их гэрэлний
оруулгууд нь Y60 гаруй трактор айгүй гоё хийж өгсөн байгаа. Яг бодтер харах юм бол бүр яалчгүй хамаагүй илүү том загвар үйдэг юм байна. Тэгээ нэг онцлог юм түрүүний хэлсэн салон айгүй гоё гэдэг байгаа шүү дээ. Тэгээ салон дээр зөвхөн салоны дизайн гэхэслүүтэйгээр бас хэд хэдэн апдейтүүд хийчихсэн байгаа юм байл л те. Тэр талаар удахгүй машин дотроос ярилцъя. За гадна талын хувьд бол урд хоо тэнглэхний зай бол яалтчгүй илүү ийм хол харагдаж байна. Тэгээд Land Cruiser 300 загварс нь 20 орчим сантиметрийн илүү урттай юм байлаа л дээ. Тэгэхээр юу хэлэх гээд байна вөхөр нэгдүгээрт тэглэг хоорны зай холдчихж байгаа болохоор машин илүү зөөлхөн явдалтай байгаа. 300 загварын хувьд нөгөө хойдлын бүх саядаг хаядгүй гэсэн нэг юм яриа байгаад байдаг. Тэр загвартай харьцуулах юм бол яалтчгүй илүү зөөлхөн явдалтай байхаар тийм шийдэлтэй юм байна. За дөрөвдүгээр нөгөө талаар бас юугаа дөрвөн амортизатор бүгдээрээ нөгөө бидний мэддгээр нөгөө хин амортизатортай болчихсон. Тэгэхээр өөрийгөө өндөрлөж намсгадаг хин амортизатортай байгаа. Тэгэхээр энэ мэдээж энэ машиныг бол илүү гоё зөөлөн явдалтай болгож өгсөн баг гэж бодож байна. Тэгээ мотороос харъя тий. Яа тэгэхээр Nissan брендийн хувьд бол юу гэдгийг дэлхийд даяар ингээ V8 хөдөлгүүрийг халаад оронд нь ингээ цуваа 6 цилиндрийн моторыг одоо дэлхийд даяар нэвтрүүлээд яалчгүй нөгөө emission стандарт буюу хот доторны ялгарл тэгээ шатгуун зарцуулалт нефтийн бүтээгдэхүүний өсөлт гээд энэ асуудлаас болоод ингээд дэлхийн автомобилийн үйлдвэрлэгч нарт яалчгүй нөгөө V8-уудаа халаад жижиг мотор тавих шаардлага тулгарсан. Гэхдээ Nissan-ийн хувьд бол энэ дээр бол харьцангуй асуудал байгаагүй. Яагаад тэгэхээр бусад автомобилийн үйлдвэрлэгчээс нэг ялгаатай зүйл нь бол Nissan брэнд байна. Үндсэндээ 2007 оноос хойш нийт 10 хэд юм бэ? 18 жилийн турш өөрсдийн цуваа 6 цилиндрийн хос турботой моторыг GTR загвар дээр бүтэн 2000 за миний мэдээлэл 24 он хүртэл үндсэндээ хөгжүүлэлтээ 17 жилийн турш тасралтгүй хөгжүүлэлтээ хийгээд явчихсан болохоор энэ Nissan-ы асуудалгүй байснаас гадна нөр Nissan брэнд дуртай хүмүүсээ буюу ялангуяа GTR гэдэг машиныг дэлхийд даяар айгуу залуучдын дуртай энэ сегментийн хувьд бол шинжлэхсэн моторол Y63 дээр хос 6 цилиндрийн турбо мотор тавьсан нь бол бас магадгүй нэг юм сонгох шалтгаан байх гэж бодож байна. Миний хувьд ялангуяа энэ мотор тавьсанд нь айгүй баяртай байна. Яг тэр өмнөх VK56 гэдэг мотор бол хэдий айгүй гой хүчтэй гой том V8 мотор байсан идэж шатгуун зарцуулалт гэдэг зүйл тухайд асуудал байсан бол одоо бол энэ дээр ямар нэг айх боломжгүй айх шаардлага болсон байна. Тэгээд энэ машин болохоор одоо за нэг сүүлийн 300 км замд 36 км/цагийн дундаж хурдтай буюу одоо нөгөө холиод хот өдөө үндсэндээ холиод явхад нэг 16 литр шатгуун зарцуулсан байдаг. Тэгэхээр 16 литр шатгуун 100 км зарцуулж яана гэдэг бол хангалттай гоё үзүүлэлт гэж дотроо бодож байна. Машинд илүү суугаад үзье те. Зя патрол Y63 салонд нь сууж үзье. Хүүх. Хамгийн ихэнд төрсэн мэдрэмж бол би өөрөө яг нөгөө жижигхэн биетэй хүн шиг санагддаг юм байна. Юу гэхээр салонны хувьд амар том. Бодлол бүр хамаагүй том юм байна. Битүү арьсаар бүрчсэн. Гэхдээ түрүү нэг зүйлийг анзаарсан. Энэ хаалга үүдний нэг чааж байгаа салоны битүүмжил яалчгүй маш сайн хийсэн байна. Нуугаад яах гэдэг шиг. Нөгөө Land Cruiser 300 дээр 600 дээр ч тэр заавал дууц гаралтай материал хийлгэн шоротоос оруулахгүй байлгана гэл баах хийлгдэг. Тэгэхээр патролын хувьд ямар ч байсан ихний төрсэн мэдрэмж бол энэ дууц гаралт айгу гоё юм биш үү яалтчгүй. За салоны шийдэл бол үнэхээр гоё юм байна. Миний нөгөө нэг машины салонд суугуулгандаа яриад байдаг ганцхан үг болох нөгөө эргономик гэж яриад байдаг шнэ хүн суухад хүн нүдэнд торохгүй байх гэж ярьдаг. Тэр надад айгу өөх натан ч юу суудлын яг зүгээр ах тийм юм. Дээдлээ нөө headroom айгу сайтай байна дэшигээ. Тэр нөгөө өмнөөс хэлж ийсэн машины дэлгэцүүд илүү ингэж урагшаага нүдэнд тордог байх нь ямар сул талтай байдг вэ гэхээр эхний удаа буюу хот руу гоё санаад хэдийч хол зам дээр хүний нүд заавал нөгөө хол руу ойр руу ингэж хараад болохоор хүний нүд айгу ядардаг. Тэгэхээр энэ асуудлыг шийдэхээр эргономик шийдлэр энэ уртлын энэ том өргөдсөн дэлгэц айгу юм доор байршилтай юм байна. Энэ айгу таалагдлаа. За энэ шийдэл айгу гоё шийдэл байна. За суудлын хувьд бол энийг хардаа. Энэ ойдлууд них гоё нэг Diamond Stitch төрлийн ойдлолтой байна. Энэ суудлын ойдл айгу тийм нөгөө тансаг хийцэлтэй байна. Миний өөрийн нөгөө
дотор патрол машин ямар хуу салонтой байх болоо гэдэг тийм одоо хүлээлтээс бол энэ дотор суудлын дизайны салууны шийдэл бол яалтчгүй юм байна. Нөгөө олон улсад хэрэглэгчнэрийн бичээд байсан бүх цаг үеийн хамгийн гой салонтой Nissan болсон гэдэг бол яалтчгүй маргаангүй хүний юм байна. Энэ дээр нэг гоё юм байгаа гэсэн шүү. Юу вэ гэхээр патрол загварууд болохоор дотроо нийт үндснээ 4 төрлөөр ирж байгаа юм байна. Тэгээ миний одоо суудсан байгаа загвар нь болохоор одоо Land Cruiser 300-аар ярих юм бол ZX буюу одоо хамгийн өндөр опшнтой загвар байгаа юм байна лээ. Тэгээд энэ дээр нэг гоё юм байгаад буюу хэр оргийн машин дээр байдаггүй зүйл болох. Яг энд нэг юм жижигхэн камер шиг юм байгаад байгаа гэсэн голын. Энэ болохоор юу юм бэ гэсэн чинь хүний биометрик одоо юм хэмждэг багж ингэнэ. Тэгээ яад вөхөр салон дотор сууж байгаа бүх хүмүүсийн биеийн температурыг ингэж энэ багжаар ингэ дулааныг мэдрээд тэгээ түүнд нь тааруулсан кондишных нь одоо нэг халан хүүтэнд тааруулж өгдөг юм байна. Тэгэхээр нөгөө өмнө бас подкастт Санжигийн подкастт ортой ярьжсэн нөгөө манайхан кондишн тавихаараа нэг бол хамгийн хүүтэн дээр нь тавьд эсийг асаагаад тавьчихдаг. Нэг бол хамгийн зөвхөн өвлөхөр халуун дээр нь тавь пара тавьчихдаг. Тэгээд энэ нь болохоор хүчлтөвчийн нутагталд оруулаад байдаг шүү гэдэг нөгөө сануулж хэлээдсэн. Одоо энэ дээр бол биометрик гэдэг энэ технологи байгаа болохоор нөгөө кондишнер автоматар тавьчихд бол яг хүний тухайн хүнийхээ биеийн температурыг мэдэж ажиллах болохоор энэ айгу шинжлэхсэн гоё шийдэл юм байлээ. Түрүү энийг хянахыг оруулчаад энийг харсан. Энийг хардаа суудлын өр массажтай юм байна. Энэ айгу гоё юм шийдэл байгаа. Тэгээд энэ хардаа салоныг бас дөрвөн хаалгандаа юм оруулгууд энэ модон оруулгууд байгаа даа. Энэ шийдэл бас их гоё юм байна. Тэгээд дээр нь дахиад энэ дээр нөгөө ambient light буюу нөгөө олон өнгөөр салон асдаг ийм онцлогтой юм байлээ. Одоо юунаас нэг онцлог бод. Түрүү орж суучаад хамгийн түрүүнд хайж байгаа зүйл болох нөгөө араандаа хийх гээд. Тэгээд рычак одоо энэ дээр өрөөлөн дээр ч юм уу энэ дээр гар рычак юусаа байхгүй юм байна. Ерөөсөө энэ дөрөв товчоор юм байна да. PRND гэдэг ерөөсөө хорооныхоо одоо контроллер нэрс энэ дээр юм байна. Тэгэхээр энэ дээрээ дараал ерөөсөө DD гэж явуучих юм байна. Энэ айгу таалагдлаа. Ягаад тэгэхээр энэ голын хэсэг айгу том зайтай болж байна. Тийм байгааз. Тэгээд энэ голын хэсгүүд бас хэд өндөр биш. Хоёр зөрчиг хооронд нь тусгаарлсан. Хэрнээ бас хэд өндөр биш нь таалагдлаа. Дээр нь дахиад энд хөргөчтэй юм байлээ. Голын харьцангда. Энэ хөргөч надад бас айгу таалагдсан. Бас түрүү энэ хардаа нөгөө голын тойл маань өөрөө энгийн үедээ болохоор тойл болоод дээр машина асаахаар ингээд ухрах камер болчтой юм байлээ. Энэ шийдэл бас айгу таалагдсан. Тэгээ эн чинь энгийн үедээ инкээрээ зөв тойл болж байгаа. Бас дээр нь камер авчдаг. За явах гормын хувьд бол үндсэндээ бос машинуудтай бас л яг адилхан. Хотын зам, тэгээд илүү бензин бага иддэг эко горм, спорт горм, за тэгээд нөгөө хад, уул ус, шороо гэх мэт 7 төрлийн юм драйв модтой юм байлээ. Тэгээд энэ дээр нэг гоё юм нь юу вэ гэхээр оффроуд горм дээр явхад капотны доот хэсгээ хардаг тийм технологийн камерын системтэй юм байлээ. Өөрөөр хэлбэл одоо хад чулуун дээгүүр бид нэг оффроуд горм дээр гараад явхад капотонд орохыг хардаг тийм технологитой. Тэгээ энэ технологи нь бас надад айгу таалагдсан. Тэгээд ерөөд уламжлалт машинуудын хувьд бол байдаг зүйлүүд бол оффроуд гормууд бол угаасаа байгаа. Энэ дээр нэг авууштай нь бас муу адил нөгөө сүүлийн джипүүд SUV англи юм шиг яалч нөгөө ардлын дифференциал буюу арын дифференциал төвжигчтэй болчихсон юм байлээ. Тэгээд би уншсан чинь торсон буюу нөгөө могон аргаар төвждэг тийм технологитой юм байлээ. Надад энэ айгу таалагдсан. Салууны зай их яриад байгаа сүлүүд артын суудалтаа сууж үзье. За миний суудал ингээ хойшилчлаа тий. Сууснаас. За би яг өөрийнхөө түрүүний суудал дээр тавь үзье. За би түрүү яг ийм суудал дээр ингээ сууж байгаа тий. За өрөөлөө жоохон хойшлуулж. За энэ бол миний хангалттай орт үү тий. Миний гар одоо ийм орт. Ийм суудалд. Одоо яг энэ дээр хэдүүлээ хойтын суудалтаа сууж үзье. Оо за. За арын суудлын хувьд бол бүр хамаагүй илүү том зайтай юм байна. Юу гэхээр Land Cruiser 300, Lexus 600 автомашин дээр миний анзаарсан нэг сул тал буюу нэгдүгээрт нөгөө headroom буюу энэ дээшигээ нэг энэ зай айгу багтай байгаа гэсэн. Тэгээд энийгээ би юу гэж тайлбарлаж ирсэн бэ гэхээр нөгөө холцоонд явхад машин дээр суугаад нэг давчидж байгаа юм шиг мэдрэмж өгөөд байдаг юм аа. Энэ headroom бага бах нь гэж ярьжсэн бол Nissan-ы Y60 өөрөө энэ headroom айгу сайтай хийчихсэн юм байна. Хоёр дахь зүйл болох нөгөө дотор салооны зай айгу багтай гэж яриадсэн. Юу гэхээр өмнө би өөртөө уртлын суудлыг өөртөө таараад суучаад дараа нь би ингээд хойноос суух гэхэд миний хөл яг нь уртлынхаа суудалтаа туулж таарад байсан. Одоо энэ асуудал бол үндсэндээ нэг
20 орчим сантиметрээр илүү ийм том зайтай байгаа. Тэгэхээр арын суудал айгүй том зайтай юм байна. Арын салан тэр чигтээ. Бас нэг анзаарсан зүйл энэ шил их өөр юм байна. Юу вэ гэхээр дийлэх SUV автомашины хувьд нөгөө артлын цонх чинь заавал энэ нэг юм таслахад багантайгаар онгоогоод идэв штэ. Тэнгүүт Y63-ийн хувьд бол заавал энэ цонх маань ерөөсөө тэр чигтээ онгоод юм байна. Онгож буудаг. Энэ шийдэл айгүй гой санагдаж байна. Арын эсд бол нөгөө салооны парны системийн контроллерууд буюу удирдлагууд байна. За хоёр шиг C-порт гаргалтууд байна. Энд юу вэ харъя. За энд бол тоховч юм байна. Вау. Ер нь бол за орон зайн хувьд дотор салооны орон зайн хувьд бол Lexus 600 болоод LC300 загварууд бас хамаагүй том тухтай зайтай юм байна. Тэгээ нөгөө миний өглөөд идэг эргономик шийдэл бол энэ 300 загвар дээр маш их анхаарч хийсэн юм байна. Нөгөө патрол машиныг энгийн SUV буюу одоо энгийн SUV англи гэдэг англиас арай жоо өөр болчихлоо л доо. Яг тэгэхээр салаанууд маш их өргөн зайтай болчихж байна. Модон оруулгууд нэмэгдсэн байна. Ambient light байна. Массажтай байгаад байна. Энэ спикер нь зөвхөн урталтай биш бүр арийнхын 3 дугаар энэний хүмүүстэй зориулж хүртэл дуурдаг юм байна. Тэгэхээр энэ нөр миний өөрийн хувийн дүгнэлтээр бол Patrol Y63 нь энгийн зүгээр SUV англи биш. Илүү жоохон премиум ер нь лакшери төрлийнхаа SUV англи та. Оруулах хэмжээнийх маань Nissan-ийнх маань хийсэн байна гэж одоо хувьдаа дүгнж нөгөө гэрэл нүртэл ардаа нэг биоточ болчихсон нөгөө хүний биеийн дулаанаар тод будыг тааруулдаг. Биоточтой байна. Урд нэр яалч ярихгүй болохгүй бидний нөгөө хизээч ашигладаггүй хэрнээ заавал байлгахыг хүсдэг зүйлэх ардаа том дэлгэцтэй юм байна. Дэлгэцтэй том нэмчин дэлгэцтэй байгаа юм. HDMI оролтууд байх юм байна. За хэдүүл хойдлын багажийг харъя. Энэ суудал энд сая буухад айгүй эвтэйх юм байна. Энэ суудал. За нөгөө нэг юм харъя шүү дээ. Энэ хардаа нөгөө өмнө одоо ч үгүй манайх бүр мэддэг очоод анх бас бид нэр 22 онд ч бичлэг хийжсэн юм да. Нөгөө Land Cruiser 300 дээр 200 годох юм бол энэ багны хэсэг илүү тотгошоогоо байгаад байна. Энүүгээр шороо орж ирээд байна. Чулуу шидэд байна гэж ярьж ирсэн шүү дээ. Тэгэхээр Patrol дээр энэ асуудал бол ямар ч сан гарахгүй юм байна. Энэ миний бидний өмнө яриадсэн хэсэг. Багаж бол яалтчгүй амар том зайтай юм байна. Энэ юу юм бэ наа? Ер нь гэрүүлээрээ аялд явж байхад бол ардталт бол нөгөө ачаа бараа яахгүй зовлон байхгүй юм байна. Багтахгүй зовлон байхгүй юм байна. Маш том багажтай байна. За тэгээд 3 дугаар энэний суудлыг босгоцсон байхад хүүхэд биш насмын төрсэн хүн суух боломжтой гэдэг юм онцгтой юм л. Гэхдээ манайхан бол Монгол бид нар 3 дугаар энэний суудлыг ашигладаг шүү дээ, тий. Тэгэхээр давуу тал үндсэндээ багаж ерөөсөө маш том зайтай юм байна. Ардаа юм том борхоо байгаа юм байна. Энэ загвар болохоор нөгөө илүү хотын чиглэлийн буюу гүүпрүүд нь илүү жоохон доошоогоо загварын гинэ. Тэгэхээр босод нөгөө энгийн загварууд нь илүү оффроуд загвартай байх. Илүү гүүприйн жоон дээшээ суулттай байхаар юм байна. Дөрвөлээ тооч юм шүү дээ. Энэ бас гоё шийдэл биш үү? За энэ удаагийн дугаараар шинэ загварын Patrol Y63 гэдэг автомашиныг өөрийнхөө дүгнэлтэд танилцуулаа хийлээ. Тэгээд ямар ч хэлсэн маш том машин болсон байна. Нэгдүгээрт манайхад бас том машин дуртай хүмүүсийн нэг. Салонууд бол яалч маргаангүй нөгөө арабуудын магтаад байсан бол үнэн байна. Салон бол үнэхээр гоё хийцэлтэй салонтой. Технологийн хувьд бас тэр түрүүний хэлдэг 360 invisible camera буюу капотын доторх камер. За энэ мотор GT-араас улбаатай энэ мотор. За тэгээд доторх биометрик болоод салоны эргономик шийдлүүд нь бол хувийн хувьд надад айгүй таалагдлаа. Зүгээр яг жижигхэн шүүмжчих юм уу да. Ийм том болоод энэ урт хойд тэнхлэг айгүй хол зайтай болохоор давуу тал нь айгүй зөөлөн явдалтай байх нь бол тодорхой байх. Харин зүгээр оффроуд зам дээр буюу барта зам дээрс жоо сул тал болж магадгүй гэж хувьдаа зүгээр бодлоо. Хувийнхээ зүгээс харах юм бол шинэ загварын Patrol буюу 7 дахь үеийн Nissan Patrol Y63 загвар маань л зах зээл дээр борлуулж байгаа үн болоод ижил төстэй бараа бүтээгдэхүүнтэйгээ харьцуулах юм бол ер нь л маш сайн сонголтуудын нэг байж чадхаар байна гэж хувьдаа бодлоо. Тэгээд
Энэ удаагийн дүгнэлтийг энэ хүрээ дуусгах бус. Тэгээ бид нар заавал энэ машиныг нэг холын замд, уртын замд өрсөлдөгч загвартай хамт унаад бас явах ёстой болов гэсэн тийм бодол төрлөө тэгжиж бас яг сүүлийн дүгнэлтэд хүргэе. Энэ удаагийн дугаараар бол автартын хамт олон маань шинэ загварын Motorol Y63 загварыг үндсэн өөрсдийн сэтгэлдээ хэллээ. Тэгээд энэ удаагийн дугаарыг энэ хүрээ дуусгая. Удахгүй дараагийн дугаараар эргэн уулзцгаая.